Дэлхий дахинд уран олборлосноос болж Сохор хот хэмээн нэрлэгдэх болсон Кыргызстан улсын Майлису хотын тухай та бүхэнд бэлтгэсэн энэ сурвалжлага нэвтрүүлгээ хүргэж байгаа. За шуудангийн хайрцаг 200 гэгддэг Киргизийн Майлису хотод зөвлөлтийн цөмийн хөтөлбөрийн аимшиг төв хадгалагдан үлдсэн. Ураны уурхайн энэхүү нууц төв нь дэлхийн хамгийн цацраг идэвхт газруудын нэг хэвээр байгаа бөгөөд нутгийн оршин суугчид болон Майлису голын доод урсгалын сая хүмүүст аюул занд хийсээр байгаа. Өнөөдрийг хүртэл шүү. Хамгийн ойрын цацраг идэвхт хог хаягдлын цэгээс 1 км зайд орших Майлису толгод дээр 1946-аас 1968 оны хооронд уран олборлж байсан Оросын урхаачдын оршуулгын газар Киргизийн хамгийн том ортодокс оршуулгын газар болон хувирсан. За 1933 онд уран илэрснээс 20 жилийн дотор Майлисуд 10,000 тонн ураны эсэл олборлоход зүтгэж байсан тэдгээрийг ажилуулж байсан хоригдлуудын амьдралынх нь уулмөр нь өнөөдөр хотын ойролцоох байгаа толгод дээр тархсан бушнууд болон үлдсэн. За энэ газар нь бол зөвлөлтийн анхны атомын бөмбөг үйлдвэрлэх нөөцийг нь бүрдүүлж байсан. За цөмийн зэвсгийн суурийг тавьсан энэ газар өдгөө дэлхий дахинд Сохор хот гэх эмгэлтэй нэрийг зүүх болсон. 1958 оны 4-р сард Хур тундас газар хөдлөлтийн идэвхжлэлтийн улмаас Майлису хотын 7-р хаягдлын нүхэнд шорон дална нурж эхэлсэн. За хэд хэдэн аюултай хог хаягдлын далан сүйдэж 600,000 шоо метр цацраг идэвхт хаягдал гол руу урсаж Майлису голын цутгал болох за Нарийн аймгийн Нарийн гол Сэрдэря мөрөн бохирдох хүндэс болж Киргиз Үзбекистанаараа дамжин бохирдол тархснаар энэ Киргиз Үзбекистаны нутагт ураны хор аюул нь ингэж мэдэгдсэн. За энэхүү аимшигт ослоос үүдэн уурхай хаагдахад хүрсэн бөгөөд эдгээр Киргиз улсад 92 аюултай хог хаягдал байгаагийн 23 нь Майлису тосгонд Сохор хотод байна гэсэн үг. За Киргизийн Жалалабад мужийн Майлису хотын орох хаалга нь бол хамгийн ойрын цацраг идэвхт хог хаягдлын цэгээс 1.4 км-ийн зайд оршдог. 25,000 хүн амтай тус хотод 2 сая гаруй шоо метр цацраг идэвхт хог хаягдлыг орхиж за Майлисуг тойрсон ууланд болж за заримыг нь гэр талбайгаас ердөө 200 метрийн зайдал болчихсон. За одоо хадгалах самнууд бол энэ хог хаягдлыг ихэнхийг нь агуулж байгаа ч гэсэн хөрсний булгалт үерийн улмаас байнга өртөх хэрэгсэл байна. 1958 оны хөрсний гулгалтаас болж хүрээлэн буй орчны мэрэгжилтэнгүүд цацраг идэвхт бодисыг аюулгүй төвшөнд буцаахад 200 гаруй жил шаардлагатай гэж үзэж байсан. За хамгийн ойрын цацраг идэвхт хог хаягдлын овоолгоноос ердөө 40 метрийн зайд Майлису дахь орхигдсон ураны уурхай дотор нэгэн үе зөвлөлтийн атомын бөмбөгийн төсөлд зориулсан уран нийлүүлдэг байсан. За одоо ч гэсэн хуучин тосгон шуудангийн хайрцаг 200 цацрагийн аюултай өндөр түвшинд бүртгэгдэж хамгийн ойрхон байгаа агуулгын ойролцоо ориглууд нь бол 5,000 нано зэвэрт цаг буюу олон улсын стандартаас 50 дахин их. Зарим тохиолдолд бол Чернобылээс гол давж гардаг. Майлисугийн орчин суугчдын ундны болон хөдөө аж ахуйн ус бохирдсон нь тэдний амьдрал голоос шууд хамааралтай амьдарсаар байгаа нь гамшигын үр дагавар өнөөдрийг хүртэл үргэлжилж гол мөрөн болон ойр орчмын хөрс ургамал цацраг идэвхт бодисоор бохирдсны улмаас эрүүл мэндийн томоохон асуудал үүсч хүний амьнаас хохирч байна. За ийм гамшигт бүс нутгийн улсуудын хоорондын хурцудмал байдаг улмал хурцдгаж байгаа. Киргизийн албан ёсны мэдээлэлээр хаягдлын нүхний гадаргуу дээрх гамма цацраг 17-оос 60 м/рентген цаг буюу байгальд байх хэмжээнээс 170-аас 600 дахин их. За харин гэмтсэн газруудад цацрагийн хэмжээ 400-аас 500 м/рентген буюу 4,000-аас 5,000 дахин их байгаа. За жилд бол милзиверт 100 милзиверт буюу 100 м/рентген. Тэнцүү 10,000 м/рентгенд өртөх нь хор тавдрын эрсвэлтийг тодорхой харуулж байгаа гэж үздэг. Далангийн нөхцөл байдлаас шалтгаалan ард оны цацрал задралын агуулмжууд бол 30,000-аас 40,000 беккерел метр куб буюу олон улсын дунджаас 300-аас 400 дахин их түүнээс дээш гардаг.
бүр дээд зэгтээ хүрдэг гэж ойлгож байна. Одоогор бол ихэнх хаягдал овоолго нь байгаль орчны хамгаалтгүй, тусгаарлах хашаа анхааруулах тэмдэггүй байгаа. Та бүхэн харж байна тий. Үүнээс гадна мал бэлчиж байна энд. Хүүхдүүд нь тоглож байна, зарим айл нь нутгалж байна. Амьдэрдэг байгаа нь бол цацрагийн эрсдлийг улам нэмэгдүүлж байгаа гэж үздэг. Сүүлийн 30 жилийн хугацаанд олон улсад гарсан. За тэдний нэг хэсэг нь бол 1958 он, за 1984 он, 1994 он, за 2002 онд бол ураны хаягдлын овоолгын тодорхой хэсгүүдээр газар нь мэдээж борооны улмаас, булсалтын улмаас бол эвдэрч сүйдсэн. За тэр эвдэр сүйдсэн газруудынх нь зүйлүүд л тэр сэр дээрээ мөрөн болон нарийн гол руу урсдаг гэж хэлж ойлгож болно. За уран радий болон тэдгээрийн задарлын бүтээгдэхүүнүүд нь хаягдал далд торимтлагдсан цацраг идэвхтэй хаягдалтай холбоотой байдаг. Уран өөрөө тоон хэмжээгээр их биш боловч цацраг идэвхт бодисын их хэмжээний бохирдол Майлын суугалд урсан орж байгаа. Хамгийн ойрын цацраг идэвхт хог хаягдлын овоолгоос 1 км-ийн зайд орших Майлын суугал нь Төв Азийн хамгийн их хүн амтай бүс нутаг нэг болох Фергана хөндөгөр үргэлжилсэн нарийн голд цутгадаг. За нарийн гол нь бол баруун хойшоогоо Сэрдэрия мөрнөөр дамнаад 3000 гаруй км урсаж үүж Арал тэнгист хүрдэг юм байна. За унд газар тариалан мал аж ахуйд ашигладаг энэхүү бохирдсон улс бол Киргиз, Үзбекистан, Тажикстан, за цаашлаад Казахстан зэрэг олон сая хүний эрүүл мэндэд занал хийж байгаль орчинд гамшигт үр дагавар авчирч цацраг идэвхт хаягдал голын улс руу түүнчлэн түүнийг тойрсон хөрс устгаатай тариалангийн талбайг бохирдуулах үндсэн асуудал болсон нь дэлхийн нийтээрээ энэ уран олборсноос болж Майлын сүү гэдэг энэ сохор хот боллоо шүү гэдэг энэ зүйлийг ил гаргаж тавьж байгаа. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлж байгаагаар бол хор тавдар, Бамбай булчирхайн өвчин, хам шинж ургийн эмгэгийн өвчлөлийн улсын хэмжээнд хамгийн өндөр байдаг. Бүгд найрамдах Киргиз улсын шинжилгээ ухааны академийн өмнөд салбарын анагаах ухааны асуудлын хүрээлэнгийн эрдэмтэд 1994 оноос хойш Майлын сүү хотын цацраг идэвхт бодисын бохирдлыг судалж байгаа юм бэл. Тэдгээрээс шинжилгээгээр бол голын усан цацраг идэвхт бодис их хэмжээгээр агуулгадж байгааг харуулсан байна. Киргизийн эрдэмтэд мөн тус бус нутагт амьдардаг малчтыг болоод өхөр ямаа болон туулайн төрөл ураны өндөр агуулгатай байгааг тогтоосон. Бусад судалгаагаар бол Майлын сүү хотын хүмүүсийн үс хомсонд бол цацраг идэвхт элемент их хэмжээгээр агуулгадаг гэж үздэг. Судалгаагаар хүний ихсээс цацраг идэвхт элементүүд хүртэл илэрсэн байгаа юм. За ер нь тэгээд энэ хотын орчин суугчд бол асар ихээр ураг эндэж төрөлхийн гажиг сохор төрөлтүүдийн байдлаас болж дэлхийн нийтээр сохор хот гэж нэг хүрсэн. Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө бохирдсон ус нь хор тавдар хийжиг төрөлхийн гажиг зэрэг өвчлөлд нэмэгдэхэд хүргэсэн байдаг. Майлын сүү хотод 2006-аас 2015 оны хооронд хийсэн хор тавдрын тархвар судлалын судалгаагаар энэ хугацаанд тус хотод хор тавдраар 197 хүн нас барж 235 хүн хор тавдраар өвчлсөн тогтоогдсон. За энэ нь бол агаар дахь ард оны өндөр гавьчтай холбоотой гэж үзсэн. Бүгд найрамдах Киргиз улсын эрүүл мэндийн яамны мэдээлснээр бол энд 100 мянган хүнд ногдох хор тавдрын төвшин улсдаа хамгийн өндөр байсан бөгөөд 2013 он хүртэл 100 гаруй байсан бол 89 болж буурсан байдаг тухай үед. Тэгэхээр Дорногой аймгийн Улаанбаатар, магадгүй Аргангай аймгийн Хүндрүүлэн, Дорнодоо аймгийн зарим ураны хязгаартай бүс нутгууд, хаалттай хотууд, хаалттай сэдвүүд болж өгвөл хэн хариуцлага байна? Энэ асуултыг төрийн тэрхүү ард түмнийхэн хүсэл эрмэлзлийг баттан бэхжүүл түүний төлөө ажиллах нь үндсэн үүрэг нь байдаг. Тэрхүү үүргийн дагуу Кыргызстан улсын ерөнхийлөгч 2019 онд ураныг хориглох шийдвэр гаргаж. Тэгвэл Монголын ив нэгдлийн илэрхийлэгч төрийн тэргүүн та мөн яг ийм шийдвэрийг гаргаж чадах уу?